цагаан бэхэлээ ахяд тусахгүй заролэдми ертөнцөд ижилдэсэн сайн нөхдөө ердөөч мартахгүй ангийн хахалгыг зөөлхөн халаа алдрайхан насаа үлдэл баяртай хойдороо дэлхий шиг санагдаа цэнхэр ширээн дээр дахиад суухгүй торх шиг зөөлхөн самбар дээрээ цагаахан сэр дээр дахиад бичихгүй ангийн хахалгыг зөөлхөн халаа алдрайхан насаа үлдээлээ баяртай Хоногшин шингсэн ариухан ирэхлээ хизээч мартахгүй цэцэн зэлмэг зэлхэн дулдах багшин хаяр дахиад сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн халаа алдрайхан насаа үлдээлээ баяртай Атсан мөчүүд эрэхгүй чиглээ үерхлийн халуун сэтгэлээ хөргөхгүй олон аавын хүүхэд чуулсан эрдэм ялгсан орд нархмаргүй За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Юуны өмнө 30 жилийн ойн энэ арга хэмжээг зохион байгуулсан нийт анги хамт олондоо маш их баярлж байна. 30 жилийн өмнө бид Хүсэл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн дунд сургуулийн 8-ын Б ангийг одоо Туванжи багштай төгсөж байсан. 24 удаа хүүхэд төгсөж байсан. За энэ одоо дунд сургууль сурж байх үеийн одоо хүүхэд насны сайхан дурсамжууд хичээл намаа хамтдаа хийдэг. За мөн одоо спорт, урлаг гэдэг олон чиглэлээр одоо бие биендээ одоо тусал дэмжиж ингэж сайхан дурсамжийг бүтээсэн ийм сайхан хамт олон зогссон байгаа сэтгэл өндөр байна. Тэгээд нийт одоо найзуудаа, ангийн андуудаа 30 жилийн ойн баярын мэндийг дахин хүргээд энэ байгаа сэтгэл дүүрэн тэнгэр сайхан тэмдэглээрэй гэж хүсэж байна. За өстө баяртай байна. Ангийнхаа. За 30 жилийн дараа уулзсан ангийнхантай бүгдэнд нь баярын мэнд хүргье. Сэтгэл маш өндөр байна. За 30 жилийн дараа ангийнхантайгаа уулзаа сайхан байна. Одоо ингэж бид бүгд 30 жилийн дараа уулзаад үеэрээ цуглаад сайхан байна. Ангийнхантаа бүгд баярын мэнд хүргье. За хайртай ангийн найзуудаа энэ өдрийн баярт мөчийн мэнд хүргэе. Тэгээд 30 жилийн дараа ангийнхан хамт олонтойгоо уулзж байгаа маш их баяртай байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа үйлчлэлтөө сайхан дурсамжуудаа хуваалцаж 2 өдөр хамтдаа сайхан баяртай сайхан байцгаая гэж та бүхэндээ хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь баярын мэнд хүргэе. За ингээд хайртай найзуудтай 30 жилийн дараа уулзж байгаа он баярын мэнд хүргье. Тэгээ бүгдөө хамтдаа өтөл болтлоо. Ийм сайхан дурсамжаа цаашдаа бүтээгээд явнаа. Тэгээд бүгдөө энэ 2-3 өдрийг баяр хөөртэйгээр сайхан өнгөрөөцгоё. За тэгээд ба 30 жилийн уулзалт хийж байгаа андуудаа баярын мэнд хүргэе. Найзуудтай баярлж байгаа. Айдуулаад 30 жилийн дараа уулзна гэж бас
ховор тохиол байлгүй дээ. Бүгдэнд нэрүүлэх сайн сайхныг хүсье дээ. Ангийнхаа найзуудад найзуудтай 30 жилийн баярын мэнд хүргье. Бүгд ахуй цагтаа нэг ангид нэг сургуульд бүгдээрээ таамт байгаад 30 жил өнгөрсөн байна. Заримтай нь бас уулзаагүй бараг 30 жил болсон хүмүүс байх шиг байна. Бүгд ахуй цагийнхаа дурсамжийг ярьж өрсөн сайхан нэг хоёр өдрийг хамтдаа өнгөрсөж одоо баяртай байна. Та бүгдэнд 30 жилийн баярын мэнд хүргье. Дурачвана зордин дишэ урдин сэтгэнэр зонастсан хадгалж явна анчул эрдми замиг дагад арван зүгтээ Саймон лотот одамнотэг таран цосанч очрын залхин юрод байна Хай хөвгүүдийн харьяа нэлээд ярьсан л дээ. найзууд бол одоо таа хүмүүс сайхан байна. Таа хүний сайхан байхаар одоо би бас сайхан байна. Тэгээд 16 настай найзаараа ирсэн. Амьдралын минь автомас 16 насны тийм одоо нэгэн сайхан 8 жил яг аваа үзэж энэ цаанд яг бүгд сайхан ажилладаг амьдралтай эрүүлийн хэлэг бүтэн амжилттай ингээ явж байгаа манай их төвшин маань их тодорхой хэлтэй. Тэгээд энэ одоо байдал дээрээ цааш тургуулад бүгдээрээ сайхан хамтарч ажиллах, бие биендээ түшиглэмтэй байх. Тэгээ энэ удаагийн одоо энэ 30 жилийн ойн энэ сайхан арга хэмжээг сайхан одоо төлөвлөрөө гэж одоо хүсэж байна. Бид одоо энийг сайхан төлөвлөл дараагийн олон удаа ажлууд бас нэлээх одоо амжилттай орчлох хаа гэж бодож байна. Тэр нь юу вэ? Сургуулийнхаа айн хамтлагийнхаа бас их ажлуудыг хийж амжуулж болох хаа гэж бодож байна. Тэгэхээр та бүхэнд их баярлж байгаагаа Эний чинь бишкэн дээр нэг зураг мөргийн хаад Одоо тоос уулах нь гоё юм байна. Цааш нэг зүгээр юм байна. Одоо юм хийх байна. Хиний оног чи мэддэг үү? Дараа чи яг мэддгүйсэн. Чи хамгийн чамаг хамгийн юу? Эдгээр ч бүр 4 дугаар ангиасаа эхэлж байж байлаа юм уу? Яг л мэддэг таг аюу байдаг. Би ч өөрөө хүүхд байсан бол мэдэхгүй. Аа том болсон. Төрүүлээ том байсан гэж. Би хамгийн ялхан байсан гэж байна. Юу ч баг нь өсөв үү? Баг нь түүх дээр ярьж байгаа. Тэгээд айлгурын намны завсараа очиад ингэ хийгээд тэгээ хайлуу бүр бэлж гэдэг. Хэд үгсэн. Хийхгүй байж болохгүй шүү дээ. Тэр чинь хамгийн хэлсэн шүү дээ. Энд ертөнцийн багш. тийм сахилчуудаа дээр чинь нөгөө Ана нэр үнцсэн. тийм сахилчаа. Тийм хинт ярьсан дараа асар шүү дээ. Дондоо 아니 완전 조ሾ조가야. 조쇼를 하고 있으면 다. 조쇼쪽이야 무슨 조쇼들 지금 ойлгохгүй байсан. Тэр одоо тэр үед бас зөвшөөрсөн бод одоо нэг наара говийн бүр айлш. Тань хамгийн гол зөвшөөрөөг яаж мэдээ та.
Аян сам биччихсэн гэсэн. битгий хэрэл, битгий үн. Томоотой бай. Тийм ээ. Тэгээ томоотой байснаа дараа чинь хариуг нэг өөр. Бараг тийм үгүй юм гэсэн. Ухаантай хариуд. Томоотой чадаагүй шүү. Үлгэг байхад батгад гэж. Чи хүлээж авах юм. Мэдхгүй би ингэж санаа. Би ингээ хайрын дахиад одоо гэсэн байхгүй юу? Яг тэгчихсэн байхгүй. Би яг оюун сайхтай өгсөн. Яагаад болсон бид инхээр оюун сайхаа өгсөн. Би соо захаа өгсөн. Би дахиж би соог тэр захаа өгсөөс би ахиж нэг ч үг захаа өгсөн. Боцсон байж тийм. Тэгээд би одоо энэ захаа утаас уу. Дондор тасрын хийж авах юм уу? 90 багшаа. Биний ганцхан дурсан битэг. Би яг бардсан бэ. Ой тийм. Би бол ихнэрдээ шил. Хойно. Би бол яг оюун сайхад өгсөн. Чи ерөөсөө Сайн ингэ наавууд тогтдог. Ханагийн дамжуулсан. Ойнаа айгуу гоё шүү. Nee, Батгүй сайн мэдж байгаа юм. Ойнагийн дууганд болж яах вэ? Манай хамаатан л байгаа л да. Тийм. Гойно бол стас анхны хайр болсон гэхдээ манай хамаатан бол хаашаа. Ажиж байхгүй. Манай нэг ангид автгаалсан юм биш таа. 2 дугаар багийнхан гэж тэгсэн чинь 15 миний хамаатан болчихж байгаа байхгүй юу гэсэн үг. Одоо энэ татчихад хийж явж байгаа юм. Гэтэ өнөөдөр хамаатан. Тийм. 2 дугаар гэд бүгд хамаатан. Нэг гадынхан жоохон жил болсон нэг нутгийн хүмүүс байхгүй. Ярьжсэн нөгөө адиад их сайн байсан л да. Тэгээд Батгүй тэр ярьж адиад захиа өггээд яа адиад байсан чинь. Тэгэхээр Батгүй надаа адиагийн айл бүрийн номыг авчирч байгаа. Тийм тэрийг хэлээ. Би дахиад авчирч намд авчирч яваад. Тэгээд ингээ намд авчирч ингээд ярьсан чинь. Тэгээд дахиад хариу ирэхгүй таг болсон. Тэгсэн чинь адиад нэг анги тэмүүлээд. Тэр манайх шугамд юу шугамд үү. Тэгээд байдсан чинь анги тэмүүлж яхах юм хөөчөд юу гэдсэн чинь адиагаас би ингээд захиагаа авъя гэж ямар ч яаж ирсэн юм байна. Түр. Чинь амар шүү. Адиаг ямар ч байранд байсан. Тэгээ байж чи байж арай хариу болоогүй байх. Тэгээ битүүч хоёроо тэгээд тэр хамтнуудыг би ингээд хэрэг гаргаж байгаа тэгээд адиаг нь юм басна. Тэгээ баахан би тэгээд баахан дээр гарч байгаа. Тэгээд захиамд нөө айдгүй чинь нээсээ баахан тэгээд дараа нь тэр одоо тэгээд бүр ингээд алга болчихсон. Тэгээд бид чи 9 дугаар ингээд болсон. Тэгээд нэг юм монитор тань санаж байна. Тэгээд шинжтэй монитор. Тэгээд хураагаар гэмдэгтэй юу? 9
Хоёр талигтайраа 100 түмэн солонгорч жаргалыг дуу хатааж 100 хаварч мартахааргүй дуу хураг шигэлсэн элбэг тансгийн учирларын хурд цугласан эрхэмсэг зочид эрхэмсэг хамт найзууд та бүхэндээ 30 жилийн баярын мэдээг өнөр дөрөв битэд хадгалсан. Цаг өнөөдрийг энэ уулзсанд та бүхэн маань 10 жилдээ сурч байсан хүмүүсээс олон хүмүүс хэл гаргаж өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Зарим нэг нь бас цаавцаа арай амжаагүй тийм байгаа дэрийг бас та бүхэн ойлгож байгаа. Ямар ч тач өнөөдөр заавал уулзтаа гэж завар сүрэн ирсэн хиймэрлэг сайхан ангийн андуулда дахиад нэг сайхан алуцчдаг байдаг лээ. Тэгээд та бүхэн суугтаас босоод нааш гараад ирэх хүсэж байна. Энэ бүгдээ нэг гой тойрог болоод өгсөн. Соотэр зөндөө босоо бүгдээ нааш гараад ирэх тойрог болоод өгсөн. Ангийн найзуудаараа бүгдээ за За ингээд энэ яг сайхан өнөөдрийн оройг эхлүүлж нээлттэй арга хэмжээг эхлүүлдэг хэмээн та бүхний дундаас нэг хүн микрофоныг шилжүүлэх гэж бодсон юм аа. За уг хүн хэм бэ? За зарим сайхан найзуудаа энэ өрөө амгалан айлтгаж байна. Та бүхэн маань бас суултаа суусан гэр юм болов уу? Засчихсан гэр юм уу? За тэгээ бид бол Тэнгэр доорхон тэнгэр заяатай ийм нутаг төрсөн ийм сайхан хамт олон гэж би нутаг орноо их магтмаар байна. За мөн түүнчлэн бид нар бол сайхан ижи аавын сайн явж байгаа цоглог хэмэртөө охид өгүүлээ гэдгийг бас хэлбэр байна. За мөн түүнчлэн 100 жилийн түүхтэй энэ их том сургуулийг эрдмийг хүртэж өдийг төвтэй явж байгаа энэ одоо бидний 30 жилийн өмнө тэмдэглэж байгаа энэ үйл явцууд бол энэ сургуультай салшгүй холбоотой. Ийм учраас энэ эрдэмтэн сайхан багш нараараа хичээл заалгаж тэр үр шимээр тэр үр шимээр явж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас за тэгэхээр тэр учраас бид бол 30 жилийн ойгоо одоо тэмдэглэн өнгөрүүлж байна гэж ингэж бодож байгаа. За манай ангийн хамт олон бодвол одоо эрдэм мэдлэгтэй, ухаантай чадaltaй өөрийнхөө хувь тавилан зам мөрөөр амжилт бүтээлээр дүүрэн яваа хамт олон гэдгийг одоо би бахархалтайгаар хэлмээр байна. За манай хамт олонд эрдэмтэн мэргэд байна, эмч багш нар байна, онц тайварчин байна, төр нийгмийн зүтгэлтэн, хувийн хөвшилд одоо амжилттай ажиллаж байгаа ийм сайхан одоо амжилтыг бүтээлийг өөрийнхөө эзэмсэн мэрэгжил ур чадвараа мөн одоо нутаг орныхоо нэр, сургуулийнхаа нэр хамт олонаа мандаж ажиллаж байгаа гэдгийг би
бахархан дурсмаар хэлмээр байна. За энд одоо манай их төвшин маань байна. Манай энэ одоо төр нийгэмд их ажилласан одоо хувийн хэмжээнд одоо амжилттай сайхан ажиллаж байна. Бидний бахархал болсон манай Хөсгөл аймгийн цэцэрлэг сумын нутгийн зөвлөлийн дарга ийм одоо алтан гарсан хөдөлгөөний гавьяаны улаан дөрөв ийм юм байна. За тэгээд дараагийн иргэн бол манай Солонгоо эмч маань байна. За түрүү манайхан бас дурдсан. За сумандаа бол хувийн хэмжээнд одоо их зоригтой, их дайчин, ухаантай, эрмгийн мэдрэмжтэй байж хувийн эмнэлгийг байгуулж одоо нутгийн алдар гэдэг эрүүл мэндийг хамгаалах их үйлс одоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм найзаараа бид одоо бахархаж байгаа. Тэгээ ийм одоо эмнэлэг Монголд ховор байгаа юм байна. За дараагийн эрхэм хүн маань бол манай инхтээ багш болоод боловсролын байгууллагад 20 гаруй жил ажилласан олон шавнарнд одоо батлан дурсдаг манай инхтээ багш хамгийн мундаг багш шилдэг багш гэж дандаа ярьж бидэнд одоо шавнар нь бас ийм сайхан үгийг дуулгадаг. Би найзаараа маш их бахархдаг. Мөн түүнчлэн манай одоо анги хамт олон нутаг усны мэдээг сонсгож биднийг одоо хамтдах нэгтгэж бүх үйл ажиллагааг их сайхан зохион байгуулдаг танд их баярлж байгаа явдаг шүү. За энэ нэг ажилчид их зүгээр байна манайхан. За дараагийн хүн болоод манай дэлгэр сайхан маань байгаа. Дэлгэр сайхан маань бас одоо багш хүн. За мөн түүнчлэн одоо энэ хувийн хэмжээнд ажиллах, за багшийн ажлыг мөн давхар хийх, за мөн одоо хамт олонныгоо мандатан ажиллах ийм одоо нийгмийн одоо зохион байгуулах ур чадвар сайтай ийм мандатч ийм одоо бүсгүй байна. За таныг одоо Монголын нэртэй хаттай юм тоочин хүн байдаг. За тийм учраас бид бол одоо бахархалтай байлаа гэж хэлэх байна. За дараагийн хүн маань бол манай Болдбаатарын Янжин хам гэдэг багш байна. За энэ маань мөн одоо хөдөлгөөн багшийг олон жил хийж шандар нь одоо түрүүчийн шандар нь бас оюутан болоод нийгэмд одоо боловсролтой нийгмийг зөв сайхан нийгмийг бүтээх ийм эрхэм хүмүүсийг бэлтгэсэн ийм одоо сайхан шавнарыг төрүүлдэг ийм одоо багш байна. За дараагийн эрхэм хүндтэй хүн бол манай Эренчим мэдэг. За тээвэрчин ийм багш байна. За одоо удам намжсан тээвэрчин гэдгийг манай хамт олон манай нутгийн ард түмэн мэднэ. За мөн одоо нутгийнхаа одоо замыг тодорхойлж ширхэг чулуугийн нүртэл анддаггүй ийм сайхан одоо нутаг усаа дээдлсэн за тээврийн замд одоо маш олон толыг ортуулж хоёрыг нийлүүлсэн ийм эрхэм байна. За энэ үйлдэлийг үржиж онц тээвэрчин цол тэмдгээр шагналсан манай найзыг энд их бид бахархалтай байгаа. Мөн тээвэрчний 100 жилийн ойлголттой ийм эрхэм байна. За манай дараагийн эрхэм бол их цэцэг гэж сайхан бүсгүй байна. Нүд хөмсөг дурайсан нийтийн үйлчлэгэнд одоо олон жил ажилласан ийм сайхан эмэгтэй бүсгүй болоод Монголын одоо сор болсон эмэгтэйчүүд гэж ярьдаг ийм эмэгтэйчүүдийг бол манай их цэцэг нийтийн албанд нийтийн үйлчлэгийн албанд олон жил ажилласан мөн анги хамт олоноо мандаж төсөвтэй ажилладаг хамгийн гол нь сэтгэлийн сүү шиг ийм сайхан бүсгүйг танилцуулж байгаадаа их баяртай байна. Тэгээд за дараагийн манай хүн бол Намхаа Бэм гэдэг юм залуу байна. Мөн удам дамжсан жолооч, одоо онц тээвэрчин, олон жил одоо тээврийн жолоо болсон. За мөн одоо хамт олонныгоо мандаж зөв их сайхан амьдардаг ийм сайхан залуу байна. За дараагийн залуу бол манай Нэмдорч. За манай миний бол батал юм байгаа юм аа. За тэгээд Нэмдорч маань бас одоо тээврийн жолооч ийм одоо залуу байна. За мөн одоо манай жолооч хийж, холыг ортуулж, хоёрыг нийлүүлж, хурд хүчээр тааруулж, итгэл санаачтай ажилладаг ийм залуу байна. За дараагийн бүсгүй бол манай оюун сайхан гэдэг оюунаа бүсгүй гэдэг дуу бас байдаг. За нийтийн үйлчлэгээр олон жил ажилласан, багийн дарга бас хийсэн одоо төр нийгмийн зүтгэлтэй, сумандаа их алдартай, анги хамт олондоо нэр хүндтэй эрхэм бүсгүй байна. За хамгийн сүүлд энэ энерги зогсож байгаа залуу бол царайдаг залуу. За манай Батхүү. За Батхүү маань бол одоо гадаад дотоод явж гадуу шууны махыг хийсэн. За энэ одоо
өндөр ур чадвар мөн одоо эцэг эхээ заяасан нэгтгэн ба байдал хамт олонч байдлаа үлгэрлэж хувийн хөвшилт за тавилганы үйлдвэр байгуулж тэг амжилттай ингэ явж байдаг. За ийм одоо эрхэм найз маань байна. Ингээд бид хэд одоо учрах ёстой хүмүүс учирж уулзах ёстой хүмүүс уулздаг гэдгийн адилаар бид хэд одоо учраад нөхөрлөөд хинч одоо өгөөсгөж балгуулж чадахгүй 30 жилийн сайхан түүхийг бүтээж өнөөдөр бид нар 30 дахь жилдээ ойгоо тэмдэглэж байгаа та бүхэндээ энэ их он халуун мэндийг дахин өргөн дэвшүүлье. За би хөдөөж их сургуульд одоо сургууль төрүүлсэн проректор хийдэг доктор профессор Буянбаатар гэдэг хүн байна. За би яг хөдөөж их сургуулийг бакалавр магистр доктортой төгссөн Австрийн Бакогийн их сургуульд 2 удаа пост доктор хийсэн Америкийн Нью Мексикийн их сургууль сурсан. За энэ одоо дэлхийн нийтэд гарч сурах за энэ өндөр одоо нэр хүндтэй ажил албыг хашиж явхад бол та бүхэн маань намайг ингэж өсгөж хүмүүжүүлж өдий зэрэг төрсөн. Миний одоо энэ мэддэг чадвар муухай сайн сайхан бүхэн маань та нартай бүгдэндээ ч холбоотой. Тийм учраас би та нараараа маш их баярлалаа шүү. Тэглэр байна. Багийн орой бол бидний орой, манай хамт олонны орой бид энийг маш сайн мэддэг. Гэвч бас одоо 30 жилийн дараа болж байгаа учраас наривчлан танилцуулъя гэж би бас бодсон юм. За бас дутуу танилцуулсан бол намайг уучлаарай. Бид бас уулзаагүй учраас нарийн сайн мэдэхгүй байж бас болно. Та бүхэнд одоо микрофон дараа нээлттэй байхаа гэж ингэж бодож байгаа. За өнөөдрийн энэ одоо өндөр тэнгэр заяатай, тэнгэрт ойрхон өндөрлөг нутгийн эрт хүчтэй цоглог хиймартай ийм сайхан ангийн андууд минь энэ оройг одоо ёслол төгөлдөр сайхан тэмдэглэж, үгийн сайныг хэлцэж, өвлийн сайныг ярилцаж их өв тэгш сайхан одоо энэ 30 жилийн ага тэмдэглэж байгаад баяртай байна. Энэ оройг та бүхэн сайхан өнгөрүүлээд ирээдүйд авч явахдаа хиймартай амжилт бүтээгээр дүүргахыг өрөөё. Их баяртай та бүхэн. За баярлалаа. Одоо харин ширэн дээр очоод за хамгийн анхны албан ёсны хундагыг бүгдээр өргөн барья. За тэгээд юу нэг ууцсан даа тий. Угаасаа өнөөдөр чи ер нь гол юм чинь бас тийм шүү. Тэгээ өнөөдөр чи өөрөө ууцсан гэсэн тийм баярлалаа гэсэн өнөөдөр би бүхэн ойр уусаа найзтай сайн үгээр хэлсэн. За ингээд одоо ингэ хундагны үгийг хүн хэлсэн. За ихтэй хундагны үгийг монголчууд хамгийн ахмад үг хэлдэг тий. Тэгэхээр эндээсээ сараараа хоногоор хамгийн хамт нэмээ. Тэр хүний бондооны үг хэлж байна. За ингээд та хамгийн хамт байна. Би яагаад үг хэлэх байна? Хамгаа барьцаа. За 30 жилийн дараа уулзж байгаа хамт найзуудаа энэ он баярын минь түргээд ундгаа өргөцгөөё. Аюу тавчээ. За ингээд ацчаа төсөө хөрцөйсэн хүн болгоны амьдралд наацчаад гэтэн гэгэн гэрэл хийж болтугай тэгээ дараа 35 жилийн уулзтаа өшөө олоо уулзсан төлөв хонгаан той ацчаа төсөө Чи одоо намайг хөөцсөн. Түгээрээ тэр би нэг шүлгэж чиж юм уу? За тэгээ. Би орчихсон юм чи. За батгуудаа заруулъя. Анчгүй байгаа юм. За тэр нэгэн жил энэ тэрдэггүүл энэ төвян тэхийн тосоо гэж тэр өөрийн өндрийг хүрэн уус юм бол мохор хүүсэл тэтгэл бодлого намар бүх буустай хүрэн уусыг салон намраар авмандруу хүүшин үл жонгорон гэрэн айдуулж өвчөө хүрээсэн уусын мөргөл бүгдөндөр өндрийн дундаас тэхийн зогсоолч өндөр өвчөө боо тэсэг зур аамын анхив өвдөлтэй айдуулж тэсэг зураж хийв өнтөө жилийн тэрдэгнүүлийн дулаах хийхүү өвсөн тэгшин ууланд өвчлөхийн нухтааггүй говийн ууланд жагсаран хаврэрүү годавраадж гурван гэрээ нухадуу нэгэн өглөөрөгийн дундаад аамын орчруу нэг л харахнаа бэл даамшиг цагаан уулсоо яг засаар хажтай хөрхий гэж аамын нэрүү ямаа хөрхий мэн гэж хэлж өгдөө багаж өгдөө гурван гэрээ нутачаадуу манасан мос наасан мандаггүй тэхийн засаарыг аамын
гэрэг шаруу төрсөн нутг мань гэж эцэг нэг аяа хэлв. Тэр нэгэн жилийн тэр нэгэн өвлийн тоогаан тэхийн төсөөл гэж тэр нэгэн өндрийг ам. За ингэ таахында маш баяртай. Би зөв товчлоод уншчихсан шүү сая. Таахан яг бакуунаа томчхон уншиж гэсэн үг учраас тийм. Тэгээ товчлоод уншчихлаа. Тэгээд их баяртай. Тэгээ манай хамт олонны 30 жилийн өргөндөөр өргөн сайхан болж байгаа баяртай байна. Хүрдэн ирж биднийг баясгаж бидэнтэйгээ баясгаж байгаа бүх хүмүүст би чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд манай хамт олон бол сая дөрөвчлэн хямралдаг ажил хөдөлмөр бүтээл өндөртөө хинээс дорохгүй ийм энгийн сайхан мөртлөө агуу сайхан амьдарч явж байгаа юм юмаа. Тэгээд энэ одоо агуу амьдрал энгийн сайхан юм болоод хөсгөл аймгийн цэцэрлэг сум гэж тэнгэр доорхон тэнгэр заяа та ард түмний уралдан миний сайхан ярих юм байна гэдгийг би дахин дурдмаар байна. Тэгээд энэ одоо сайхан ард түмнээс ингэж сайхан явж байгаа ангийн найзуудаараа бид үнэхээр бахарж байдаг. За өнөөдрийн 30 жилийн арга хэмжээг манай анги төвшин маань ерөнхийд нь ивент зохион байгуулсан. Сарта чангаса хатонтод хэлдэг. Анги төвшин зүгээр сэтгэлийн өчигдөрийн өргөн барьж байгаа дэрийн сайхны энгийн сан хөрмөтэй ахтод маань өргөн барьж байна. За анги төвшин байна.
Цөдийжилсэн сайн нөхөдөө ердөөч мартахгүй ангийн хаалгыг гөлхөн халаа амдрайхан насаа үлдэл баяртай